Сайн байцгаана уу? Би Мөнхөрхөн сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 анги сурагч Амина байна. Вакуумжуулсан сургалтын 5 хоногийн хугацаанд би нийгмийн хичээлээр логик сэдвийг сайн ойлгож авсан. Тэгээд олон шинэ найзуудтай олсон, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, цагийн менежментэнд суралцсан. Тэгээд олон зүйлийг сурч мэдсэн. 5 өдөр сайхан байлаа. Турсамж дүүрэн өнгөрүүлсэн. Сэмцгэнүү намайг хавдын гомхсон 12 байнгын сурагч дэлгэрэж гэдэг. Би авдын өмнөд 5 хоногийн вакуум сургалтанд хамрагдсан байгаа. Нийгэм судлалын хичээлээр логик сэдвийг ойлгож авсан. Тэгээд 5 хоногийн хугацаанд найзуудтайгаа үр бүтээлтэй дурсамжтай сайхан өдрүүдийг өнгөрүүлв. Тэгээд стер биш ядуу төгж байгаа бүх найзуудтай амжилт хүсье. Сайн байцгаана уу? Хавдын ерөнхий боловсролын 12 анги сурагч Шинаар байна. Энэ бахарчилсан 5 хоногийн сургалтын дээр эхэндээ жоохон айцтай байсан, дараа нь өөртөө ихтэй болсон. Дээрээс багш нарын заах арга барил ойлгомжтой гоё байсан. Тэгээд нийгмийн хичээл дээр логик бас дээрээс эдийн засгийг гүнзгийрэл суурсан байгаа. Мөн дээрээс нь шинэ найзуудтай болоод баяртай байна. Энэ 5 хоногт ирсэн бүх найзуудаа эртэн цаашд амжилт хүсье. За сайн байцгаана уу? Намайг Марл гэдэг. Би Ховдамын Мөс сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 ангид суралцдаг байгаа. За тэгэхээр энэ 5 хоногийн вакуумжуулсан сургалт миний хувьд бол маш үр дүнтэй байлаа. Учир нь би ойлгохгүйсэн хичээл агуулгаа ойлгоод илүү дэлгэрүүлж мэдэж авсан. За дээрэс нь манай ирсэн ментор багш нар маань заах арга зүй маш сайн байлаа. Ерөөсөө яагаад ч утаснаас хараад ч хичээл хараад ч ойлгохгүйсэн зүйлсээ бүр үнэхээр дахиж хизээч мартахааргүй болтол ойлгож авсан байна. Дээрэс нь илүү олон найз нөхөдтэй боллоо, танилын үрийгээ хэллээ, чадахгүй зүйлсээ солилцох найзуудтай болсон. Тиймдээ баяртай байна. За нийт 12 дугаар ангийн сурагчдаа, найзуудтай эцэслэлтийн ерөнхий шалгалтанд нь 800 авахыг өрөөё.